бүр одоо хууль бус худалдаанд бүр нэмэгдэх юм шиг. Бүр одоо нэг онлайн шопч явуулж худалдаа болох юм боломж байх юм шиг. Хяналтаа тавих хэрэгтэй л дээ. Төрийн хяналт чиглэлийг хэрэгжүүлдэг хууль бус худалдаа арилжааг одоо бас хяналт шалгах хэрэгтэй. Төрийн чиглэл хүлээсэн байгууллагууд байна. Тэгэхээр хуулийн эрхчлэлийг хангаал хяналтаа тавих хэрэгтэй. Онцгой татварыг ялгарлаа тогтоох гэдэг юм уу? Яг адилхан таних хэмжээ адилхан тогтоож болдгоо юм уу гэсэн юм байна шүү дээ. За одоо хэдүүлээ энэ веб дээр нэг тийм өмгөөлөд авах шаардлага байхгүй гэж бодож байна. Тэгэхээр одоо яг энэ чинь үйлдвэрлэж байгаа улс орнууд ч өөрсдөө тэр амт үнээр оруулагч энэ төр хэрэглэхийг бүр хориглосон байна шүү дээ. За өнөөдөр тэр юу гэх юм янз бүрийн жимсний амттай их гоё үнэртэй байгаад нь насан туршаагүй хүүхдүүд маань татагдаад байна шүү дээ. Тийм учраас одоо энэ ирээдүгөө бодож байгаа шийдвэр гаргах нь зөв бах уу. Тэнийг нэрх ашиг гэхээс илүү өөр хүүхдүүдэд. За өнөөдөр олгож байгаа хүүхдийн мөнгө нэг хүүхдэд 100,000 төгрөг олгож байгаа энэ нөхцөл байдлыг халамж гэж боддоггүй. Энэ бол нийгмийн хамгааллын бодлого. Хүүхдийн ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт бүр хөтөлбөр олгож тусдаа сангаар хэрэгжих ёстой гэж боддог. Өнөөдөр бол бид нар яг хөө ингээд хүүхд болгонд 100,000 төгрөг гэдгээр нь одоо харилцах данс руу аав ээж рүү шилжүүлээд ингээд яваад байна шүү дээ. Уг нь бол энэ хүүхдийн ирээдүйд зориулагдсан хоригдлол байх ёстой. Тэгээ хүүхдийн хөгжил зориулагдах ёстой. Тийм учраас яалтчгүй амьдралын нөхцөл боломж хангалттай биш. За тэгээд ажилттай орлоготой байх боломж эцэг эхчүүдэд бага ийм байгаа нөхцөлд гээд бас тодорхой өрхийн хэрэглээний их усүр болоод яваад байгаа тал байна л т. Аль ч улс оронд хүүхдэд дэмжсэн бодлогыг хэрэгжүүлдэг. Нөгөө талдаа энэ бол хүн ам зүйн бодлого, хүн ам зүйг дэмжсэн бодлого. Тэгэхээр энэ бодлого бол тогтвортой явах ёстой гэж боддог. Би үүнийг хасна гэхээс илүү өнөөдөр бид нэр яг төсөв дээр ачаа үүсэж байна. Нийт одоо урсгал зардалт бас томоохон хувь эзэлж байна гэдгээр их тийм ад үзэж яриад байгаа юм. Тэгээ энэ бол өөрөө ад үзэгдэх зардал биш юм аа. Тэгээд ер нь бол улс орны эдийн засаг, улс орны хөгжлийн төвшинг тодорхойлж авч явъя гэвэл бид нар одоо энэ төвшин өсгөё гэвэл хүн ам зүйн бодлого анхаарч хүн амынхаа өсөлтийг дэмжих ёстой шүү дээ. Ядаад бид нар дотооддоо одоо өөрсдийн үйлдвэрлэлийг дэмжих хүн амтай, худалдаа авалтыг хийх хүн амтай байж ижил явна шүү дээ. Тэгээд хүүхдийн мөнгөөр дамжуулж хүн амын өсөлтийг дэмждэг олон орны бодлого байдаг. Тэгэхээр энэ жишгт явах ёстой. Харин бид нар зардлаа бууруулъя, төсвийг үр ашигтай болгоё гэх юм бол төсвийн реформыг хийх ёстой энэ дэр. Төсвийн доктортой байдлын тухай хууль, төсвийн одоо оролцоотой энэ үндэсний баялагын сангийн тухай хууль, нийгмийн даатгалын хууль, татврын хууль энэ багц хуулиудынхаа хоорондын уялдаа холбоог хангаж өөрчлөлт хийхгүйгээр нөгөө талдаа төсвийн одоо ангилал байгаа. Зардлын ангилал байгаа. Энийг өөрчлөхгүйгээр хоёрхан төрлийн бүтээгдэхүүн буюу нүүрс зэс хоёрынхоо үнийн өсөлтөөс хамаарал тоог нь нэмдэг, тоо хэмжээг нь нэмдэг, хасдаг. Ийм байдлаар тэгээд нөгөө халамжийнхаа эдэн бодлогыг одоо хасч чаддаггүй. Яг ийм хүүхд рүү чиглэсэн хамгааллын бодлогуудаа ялгаж чаддаггүй. Тэгээ энэ төсвөөр ийм ангиллаар яваад байвал бид нар ер нь агц гарахгүй л дээ. Тийм учраас дөрвтэй өөрчлөлт хийх. Энэ бол амьдрах мөнгө шүү дээ. Амьдралд хэрэгцээтэй мөнгө угаасаа биш гэдгийг тааж мэдчихэж байгаа. Тэгэхээр энийг ийм асуулт асуух нь бас хоёлаа энд хариулах нь ч бас утгагүй байх л та. Би юу гэж бодож байна гэхээр энэ мөнгө бол хүүхдийн ирээдүйд зориулсан хөрөнгө оруулалт байх ёстой юм аа. Өнөөдөр агуулга нь өөрөө амьдралд хүрэлцэхгүй байгаа учраас их усүр болоод байгаа маа гэдгийг зөвлөж хэлж байна.